Хурлын дарга ирэх юм шүү дээ. Монгол Улсын хурлын гишүүн Ж Баяр маань нарын 32 гишүүнээс 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улсын хурлд өргөн мэдүүлсэн хувийн орлогын амтрын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлцэг хэсэг хэлцүүлгийг Улсын хурлын 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын засгийн газраас 2026 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Улсын хурл өргөн мэдүүлсэн хувийн орлогын албан татрын тухай нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлцэг хэсэг хэлцүүлгийг Улсын хурлын чуулганы 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар тус хэлцэж анхны хэлцүүл бэлтгүүлэхээр төсвийн байнгын оронд шилжүүлсэн билээ. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдаан дэгийн тухай хуулийн 39-р зүйлийн 39-26-нд нэг асуудлаар 2 ба түүнээс дээш хуулийн төсөл өргөн мэдүүлсэн бөгөөд хууль санаачлагчид нь нэгтгэн хэлцгэж зөвшөөрсөн бол байнгын ороод эдгээрийн анхны хэлцүүлгийн шатнд нэг төсөл болгож байнгын орооны санал дүгнэлтийн амтаар нэгдсэн хуралдаанаар хэлцүүлнэ гэж заасны дагуу төсвийн байнгын ороо 2026 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар нэгтгэсэн хуулийн төслийн анхны хэлцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйл заасны дагуу явуулж хуулийн төслийг зүйлбэрээр нь хэлцлээ. Монгол Улсын хурлын даргын 2026 оны 248 дугаар захирамжаар Монгол Улсын их хурл өргөн мэдүүлсэн дотрын харилцааг зохицуулсан хуулийн төслүүдийг хэлцүүл бэлтгэх өөрөөр бүхий ажлын хэсгийг Улсын их хурлын гишүүн Ган Уйгаар ахлуулсан 15 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Нэгдсэн хуулийн төслийн анхны хэлцүүлгийг явуулах үед Улсын их хурлын гишүүн Бат Жаргал албан татвар төлөгчийн амьдран суух зорилттой орон сууцаа борлуулсан орлогыг татвар ноогдуулах орлогоос чөлөөлөхдөө анх удаа өмчилсөн буюу нэг удаа чөлөөлөх гэсэн агуулгаар хязгаарлалт тогтоож байгаа эсэхийг тодорхойлж Хуаамын орлогын амтрын тухай бодлогоор бага дунд орлоготой иргэн өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх зорилготой татвар ноогдуулалтын хувийг тэглэж байгаа нь тухайн татварын хөнгөлт чөлөөлтийн бодлоготой нийцсэн эсэх талаар асуулт асууж хариулт авсан болно. Байнгын орооны хуралдаанаар нэгдсэн хуулийн төслийг хэлцэх үед ажлын хэсгээс хувийн орлогын амтны ноогдуулах хувь хэмжээ 1 куб болох зохицуултыг 4-5 шаталтаа болгох буюу сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод 0%-аар 792 мянган төгрөгөөс 2 сая төгрөг хүртэлх орлогод 1%-аар албан татвар ноогдуулах хувь хэмжээг нэмэх зохицуултыг үе шатаа хэрэгжүүлэхээр өөрчлөх мөн хууль тогтоомжийн тухай хууль заасан журмын дагуу хуулийн давхардал хийдэл зөрчлийг арилгах зорилгоор хуулийн нэр томьёог хоёрдмол утгагүй товч тодорхой илэрхийлэх нийтлэг шаардлагын өрөөнд боловсруулахтай холбоотой зарчмын зөрүүтэй 6 санал гаргасны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Мөн нэгдсэн хуулийн төсөлтэй холбогдуулан төрөөс олгосон хүүхдийн мөнгөний нөхцөлмжийг хадгалуулсан хадгаламжийн хүүгийн орлого татврын жилийн баталгаажсан тайлангаар 400 сая хүртэлх төгрөгийн албан татвар ноогдох орлоготой хувь хүний өсөлтөд үндэслэн түүний үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ноогдуулах орлогыг тодорхойлох зэрэг зарчмын зөрүүтэй 9 сал гаргасны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй болно. Хувийн орлогын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай нэгдсэн хуулийн төслийн анхны хэлцүүлгийг явуулсан талаарх төсвийн байнгын орооны санал дүгнэлт нэгдсэн хуулийн төсөл болон зарчмын зөрүүтэй саналын томьёолыг олонхын санал авсан аваагүй бүглэглэн та бүхэнд өргүүлсэн болно. Улсын их хурлын эрхэм биш үү дээ. Хувийн орлогын албан татвар хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай нэгдсэн хуулийн төслийн анхны хэлцүүлгийг явуулсан талаарх төсвийн байнгын орооны санал дүгнэлт зарчмын зөрүүтэй саналын томьёолыг хэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсэж байна. Баярлалаа.